Тэгээд бид цаашдаа юм төлөв. Тэгээд хип-хоп гэдэг. Уусамсгийн хип-хоп гэж юу вэ? Хип-хоп үжээд, үгээр үжээд дүүсэн. Тэгээ сүүлдээ Сайхан буцааж ирэх хүмүүжигчтэй. За тэгэхээр улс хувьсгалын 80 жилийн өмнө баяр наадмын өмнө Монголын хөгжмийн ертөнцийн бүгд оролцсон шууд нэвтрүүлгийг Монголын үндэсний телевиз Сонор студиудтэй хамтран явуулсан. Тэгээд энэ нэвтрүүлэг маань үзэгчдийн сэтгэлд их хүрсэн. Тэгээд бид цаашдаа ийм нэвтрүүлгүүдийг цуврал болгон явуулъя гэж шийдсэн юм. Өнөөдрийн хувьд гэх юм бол бид энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бүхэлд нь хип-хопод зориулж байна. Тэгээ өнгөрсөн 7 хоногийн туршид та бүхэн анзаарсан бах өнөөдрийн 22 цаг 10 минутаас хип-хоп гэж юу вэ? Энэ талаар бүхэлдэн цаг 30 минутын туршид та бүхэнтэйгээ ярилцах болно. За тэгэхээр манай нэвтрүүлэгт одоо манай Монголын хөгжмийн ертөнцид жинхэнэ хип-хопыг одоо яг жинхэнэ хип-хоп гэж юу юм бэ? Энийг хөгжүүлэхийн төлөө одоо өмчний онцлогтой гэж хэлж болно доо. Хип-хоп гэдгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө одоо тэмцэж яваа энэ хамтлагууд маань оролцож байгаа. Ингээд одоо миний баруун гарт гэхэд одоо Даймбанк дижитал байна. Нэг хорооллынхан тэгээд iStop 2 хүү эрхчлөө маш олон хамтлагууд маань байл да. Тэгээд мөн энэ нэвтрүүлгийг үзэгчид та бүхэн 2001 оны Монголын хип-хопчдын цуглаан буюу тухайд би маш сайн санаж байна. Хэдийн даах маань 100 хип-хопчдын бүхний цуглуулаад үндэсний телевизийн 600 студиэс эрхүү нэвтрүүлгийг хийж та бүхэн хүргэсэн байдаг. Энэ нэвтрүүлэг бол тухайн жилдээ хамгийн их олон үзэгчид үзсэн, хамгийн их таашаал хүрсэн нэвтрүүлгээр тодорч байсныг би тод санаж байна. Тэгээд тухайн цаг мөчид бол хип-хоп Монголд хөгжөөд шин тутам байсан. Орж ирээд ерөөсөө 90-ад оны дундаас өнөөдөр энэ цаг мөчийг хүртэл гэхэд бол нэг 5-6 жилийн нүрийг үзсэн байсан. Хип-хоп урсгалын талаар яриад бол 1970-ад оны сүүлдээ баруун тэр дундаа харуул дунд энэ урсгал маань гарч ирсэн. Тэгээд 90-ад оны дунд үеэс манай Монголын залуучууд рэп үжиг тэгээд хип-хоп улсын дуулалтаар энэ урсгалыг олж ирсэн байдаг. Тэгээд энэ цаг мөчөөс 20 жилийг алдаа үлдээсэн. Тэр 20 жилийн хугацаанд унаж босож алдаа оноо бүхнийг туусаад өнөөдөр манай энэ танхим Монголын хип-хопчид дахин цугласан байна. Ямар ч байсан би одоо маш их бахархдаг. Юу гэхээр 90-ад он Монголын нийгмийн хувьд маш ороо босгаа магадгүй эд жоо хүмүүс зүгээд дутуу байхад бол мэдлэг мэдээлэлч хомс байхын цаг мөчид барууны тэр том соёлыг, том зүйлийг Монголд авчир шүсэндээ суулгах гэж бацаанууд, тухайн бацаанууд маш зоригтойгоор алхам хийж өнөөдрийн энэ 20 жилийн хугацааг бол туусан байдаг. Тэгэхээр одоо би Даймбанкээс яриагаа хэлмээр байна. Яг тэгэхээр анхдагчдын маань нэг тэгээд дээрээс нь маш олон түүхийг бас өгүүлж чадсан залуучууд байгаа. Тэгээд Даймбанк хамтгийн анх байгуулагдсан түүх. Дээрээс нь одоо тухайд чинь миний санаж байгаагаар бол юу байгаа шүү дээ. Дэлхийн дахиад pop хамтлагууд, boy band pop хамтлагууд аяг гарч ирсэн баг давхаа болж ирсэн цаг үед. Тэгээд Монголд бол одоо тийм мэдээлэл муу байсан. Тэгэхэд хаанаас тэр мэдээлэл хип-хопын талаар мэдээллийг олж аваад энэ хамтлаг байгуулсан төлөөлж явуулсан одоо тийм энэ талаас яриа байхлаа тийм. Анх бол одоо биш CD, MP3 ч гэдэг юм уу тэгж бол техник тоног төхөөрөмж альва юм хөгжөөгүй байсан. Хоорцгнаас аудио кассетнаас гэж бие биентэйгээ солилцож одоо тэр дуу хоор бид нэр сонсдог байсан тухайн үед одоо бүтээн Onyx тэднийг дандаа бие биенээс авч сонсч мэдээлэл солилцдог байсан. CD баруунаас орж ирсэн CD байлаа гэж CD уншдаг нь уншдаг нь байхгүй. Тэгээ дээрэс нь студ гэж юм байна. Студ гэж бол маш ховор цөөхөн байсан. Гэрч одоо яаж дуугаа хийж байгаа юм бэ?
дуугаа бол тэгэхдээ бид нар чинь кассетэн дээрээс хүртэл явж исэн түүхүүд байна. Хамгийн анх болохоор дамраа хэлсэн. Дамраа хэлсэн. Одоо нэргүй ахыг одоо чи тий. Ритм. Манай ритм студ гэж анх одоо гэртээ арт гэрээ баг гэртээ нөгөө нэг студ байгуулад тий. Ритм студийн захин нэргүй ах гэдэг ах байна. Гэртээ дамраа хоёр юм хальстай. Тэгээ дамраа хальсан дээр биднээс юм бичсэн байсан байна. Тэгээ ингээд тэрийгээр бичиж байгаа л гацхаараа дамраа хальсаа гэж буцааж ухраадаг. Буцааж ирмэлж байгаа буцаагаад тавьдаг тийм л үе байсан л та. Анх бол манай одоо талигач имсэт байна. Анх Ямаха хөгжмөндөр тий Korg гэж байдаг байлаа. Ямаха хөгжмөндөр анх аяг өөрөө зохиож ирсэн байна. Анх манай өөрөө зохиогоод тэр бас нэг юу байсан юм аа. Фүүд гэдэг юу ч гэдэг нэг дөрвөн тактаар яадаг тийм аппарат байсан юм. Тэ дөрвөн тактаар ингээд явж байгаа так гэдэг нэг зогсдог. Тэгээ тэрүүгээр анх манай имсэт байна. Анх бүх юм хийдэг байсан. Тэгээд манай имсэт талигач маань ер нь Монгол улс хипхоп борлыг үүсгэн байгуулдаг өдөө хөрөнгөөр оруулсан гэж боддог. Продюсер гэж ихлээр тэгээд Даймбай хинтэр нэг нөлөө байна. 107.5 FM шүү дээ тий. Өдөр тутам гэж явдаг байсан. Тий. Энэ бол нэг яг одоо Даймбай хийх тэр MC-т яг гардаж зохион байгуулдаг байсан тий. Хажуу хүмүүс хипхоп сонин. Тэгээ хипхоп сонин хийдэг гаргадаг байсан. Тэгээд дээрэс нь юу гэдэг шүү дээ. Яг одоо тэр Монголын хипхоп холбоо гэж ярихаар түүхийг нь хараад үзгээд хамгийн эхлээд бас Даймбай хийхээс санаачлан гарч энэ холбоог бас байгуулж ирсэн түүх байна тий. Түүхийг яриад байна. Нүгээс авах юм. Одоо хамгийн анхны самбар бичүүлэх анх ирээд юм тий. Угаах гэж үзсэн. Тэгээ аранжууч бидний бүхэл манай MC анзаад хийж байгаа. Аранзаа одоо тэр ярьлаа. Энэ тухайч нөө аранзаа төрөө авах гэдэг чинь тий. Төрөө авах юм чинь 17 төрөө тий. 17 төрөө авах юм байна. Хамгийн анхны CD-гээр маскот хэмжүүлсэн. Маскот хэмжүүлэхэд одоо биднээс бидэх одоо бачаад байх. Бачаа. Best CD shop гэж байдаг. Тухайд Монгол анхны Best CD shop гэж анхны CD shop-ыг гаргачихсан. Тэр хүн байна. Биднээс альбомыг өөрөө хэлжсэн юм л та. Тэгээд CD-гээр авахудаа гаргаа тий. Тэгээд маскот биднээс CD хамгийн хэлжсэн. Өшөө бид өөрсдөө нэг хийсэн зүйлүүдээс үзүүлэх гэж ирсэн ба. Энэ зүйл маань одоо жишээлбэл одоо хипхоп дайралт хэмээх CD. За айн CD гарлаа. Мөнгө ауди юм хурцгууд. Энэ одоо бидний анхны алхам байна гэж хэлж байна одоо. Бид нэр хөдөлмөрлж байна. Энэ маань хүмүүст хүрж байна. Хүмүүс биднийг үнэлж байгаад нь л бид нэр баярлж байна да. Одоо саяны бэлтгэн дээр чинь CD тэгээд хууцаг мууцаг яваад байна шүү дээ. Хууцаг бас цуг хэмжүүлсэн. Яг тэр CD өөрчлөлт хөгжим болоод нэг байх ховор. Тэгэхээр чи миний нөө кассет цомог гарч байгаас CD-гээр гарвал стандарт. Тэгэхдээ Монголын нөхцөлд бол одоо тэр маань бас нэг жоохон хөвчөд байна. Тэгээд нэг кассет хууцаг сонсдог хүн их тий хөгжим өгөх байлаа. Тэгээд тэрийг чинь заавал кассет заавал байх хэрэгтэй. Манай анхны CD болоод тэр ч юм уу тэгээд хипхоп ч одоо нэг дөрөв чиглэлтэй гэж хэлдэг шүү дээ. Тэрний нэг график чиглэлээр хамгийн анхны CD-ний зургийг график чиглэлээр хийсэн л дээ. Одоо бол миний бодлоор маш сайн хийсэн. Өөрөөсөө хүмүүсийн яг бод санаа тий хийж байгаа уран бүтээл ондоо ч гэсэн өөр гэсэн стилийн нийттэй арай нэг тийм хүн өөрөө гэсэн хийх одоо үгүй өөрийнхөө чөлөөтэй уран бүтээлээр хийж чадж байгаа бас давуу ашигтай гэж бодож байна. Тэ? Даймбай хэл аягүй гоё л да. Одоо аягүй гоё түүхий нэрээ тэ. Даймбай хэл хамгийн анх одоо бай түрээслээд тэгээ тэрийг үүр гэж нэрлээд тэгээ үүрэн дотроос маш олон уран бүтээлч тэ маш олон хүн гарсан. Тэрний хамгийн анхных нь жишээ нь болохоор одоо Гавана манай одоо найзын дүү байсан. Тэгээ Гавана маш авьяаслаг чадварлаг үзэл манай MC
X-ээр манай X-ээртэй цог нийлүүлээд энэ хоёрын одоо бүх одоо өөрийнх нь бодол санаа тэг хэлэх гэсэн үг нь бүхэн нэг байсан учраас энэ хоёр хүн гэж туссан бодлого гаргасан. За тэгээ хоёр бүр одоо лээ. Хоёрдугаар хамтлагийн хувьд хэдэн он байгаад ирсэн юм. За ямар ч гэсэн төлөвлөж байгаа хүмүүстэй өдрөө мэдээ хүргээ хэрэг хамтлаг үзсэн. Тэгээд хоёр хүн хамтлаг даймбай ихсэр хоёул үлдсэн шиг манай хамтлаг. Чимээ. Хоёр хүн хамтлагийн тухай санаа сэтгэлээ гаргасан тийм. Тэгээд ямар ч гэсэн хоёр хүн хамтлаг маань 1998 оны 100 намайг 10 дугаар ангид өсөж байгаа жил. Тэр наах тэгж хамтарч уран бүтээл. Тэгээ би нөө даймбайгийн үүрэнд очиж хичээлээ тараад дээд сургуульд орчих, хичээлээ тараад очих болгондоо ихсээр өгөхөөр маш их цагийг өнгөрүүлдэг. За ингээд Монгол орны өнцөг олон бүрт цэнхэр дэлгэцээ үзэж байгаа, хийд нэвтрүүлэг үзэж байгаа бүх монголчуудаа Монголын хипхопын бүх төлөөлөгчдийн өмнөөс та бүхэнд энэ үчийн мэндийг хүргэе. Тэгэхээр ийм л дээ, хипхоп гэдэг стил бол их дээр 1979 оноос гаралтай. Тэгээд энэ хүү стил нь анхандаа хипхоп гэж яригддаг, рэп гэж яригддаг гэсэн. Тэгээд сүүлдээ энэ хүү стил маань урлагийн одоо янз бүрийн үе шатыг дамжиж улам өсөж тэгээд мөн бас хөгжиж явсаар яг одоогийн энэ төвшөнд хүрэхтэй хипхоп гэдэг ганцхан нэр томыг ашиглаж байгаа. Рэп гэдэг нь бол хипхопын одоо нэг зүгээр л нэг салшгүй хэсэг. Түүнээс рэп хипхоп гэж ярьж болохгүй. Энэ бол нэг юмны л хоёр нэр гэсэн үг. Тэр байдлыг MC-д шинжиж хараад хоёр одоо хоёр хнагт юу хийгээд байна. Хоёр хүн юу хийгээд байна гэсэн. Ер нь хамтлагийн нэр тэгэл оноогоо хэлсэн нэр л дээ. Хоёр хүн дээр савчид, хоёр хүн савчид доо тэгээд яг тэр савчдын тэр үе үст хамгийн ойр үе тийм. Тэгээд дуунууд хэд партаар эцэн зүйлээр шагнуулаад ингээд урам хайрлаад тэгээд нөө хипхоп дуунууд ч өөрөө 175 гэдэг эфемээр яваад эхэлж байгаа юм л та. Тэр дуунууд хүмүүс захиалдаг. Одоо шарваа одоо сагсан шарваа зогсолтгүй гэж дууг бас дуулж орж мөр төрөлтэй аюу олон хүмүүс сайн хүмүүс ингэж оролцдог тийм байсан. Тэгэл хоёр хамтлагийн савгчд гэж санаагаар савъя гэдэг үг тухай чинь модон байна. Ер нь хоёр хамтлаг гэлтгүй тухайн бүх хамтлаг дууштай уран бүтээл яг ингээд өрсөлдөөл бид бүгд бас нас нь ойролцоо тэгээд сургууль зайлаад өгсөд дээд сургуульд ингэж орцгооцсон тийм хамтлаг байсан болоод тийм өрсөлдөөн амар их гарчсан. Би санаж нэг юм савгчд гэдэг юм юу афиш удамжаар их наагдсан. Яг тэр бол тоглолтын анхны тоглолт. 2000 оны 2 сарын 3-нд одоо Варите театрын топ 10 гэдэг дискобол Монголын анхны топ одоо юу хаалгаас одоо лазер дал гэдэг байдаг шүү дээ. Том зал тэрэн шиг л одоо Варите театрын том залд хоёр хүн хамтлаг анхны бие даасан тоглолт. 2 сарын 3-нд 2000 оны 2 сарын 3-нд болж ирсэн. Түрүүн тэр топ 10 гэдэг нэг яриад өнгөрсөн шүү дээ. Тоглолт топ 10 гэж. Топ 10-тэй бол яг энэ залуучууд бүгдээрээ багтаа тийм ээ. Топ 10 гэдэг тэр газрыг бол тоглолтч бол энэ ч нэгнтэйгээс дуурлана гэдэг шиг. Нэгнтэйгээс зодтолно гэдэг шиг юусаа тэгэл хипхоп руу цолоод яг л тэнцээ бол ерөөсөө. Яг л хипхоп тоглолт ямар хэмжээнд болдог вэ? Тухайд бол. Тэгээд асар гой санагдав юм. хипхоп тоглолт яг тухай заавал зодоо хийдэг гэсэн юм байна. Яг тийм тэгээд 10 тасцсан юм чи. Одоо ингээд топ 10-ийн тайзны тухай ярихад бол бүгд холбогдчихно. Тэгээд топ 10-ийн тайзан дээр гарч үзээгүй хамтлаг бол энэ дотор бол байхгүй тийм бүгдээрээ гарч үзчихсэн. Тэгэхэд одод болохыг хүслэнгээс бол хамгийн анх хайстов бүх цомыг нь дараад нь түүжсэн цаг хугацаа бол бас тийм оддны өснө. Бүх цомыг авсаа. Хит он. Weiß чанда бүгд. Топтон чижээ чамга тоотоо хаалгууд зүйл хүйж чадчихсан. Чи таарах чи фирма хийдэг. Тэрнээс хойш бүр амар. Тэгээ одоо ингээд юун дээр одоо тоглохын хүслэн болж исэн тэр нэг цаг хугацааг ингээд бөөндөө ярихаараа нэг сонир маац юмнууд их сонсогдоод байдаг шүү дээ. Үгүй 8 Бүгд манад. Айстов яг хэдэн үсэн юм чи. Адуулаа байсан. Адуулаа. Бараг хороо юмсэн. Тэг босон дагавар юм.
Одоо тэгээд тэр айстопыг болоход рэп үлгэсэн цагаас нь гэхээр чи одоо 20 гаруй жил болчихж байгаа. 20 жил юм. Тэ? Тэгээ анх одоо энэ батлын байлдан даваа гэж энэ тав явах. Хоо тэ эдгээр оруулахгүй. Тэгээ ороо. Шоу нэхэж дисаар оруулахгүй. Тэр гаргацсан. Гоё хамтлаггүй. Эцлээ яг хамтлаг. Одоо энэ зөвхөн юм стратеги юм байна. Тэ гоё үзсэн. Тэгээд дараагийн фронтод хөлгөө орж иржсэн шүү дээ. Лүмнүүд тий. Би чинь яг лүмнүүд бас чи урд нь болохоор яг нэг саяны бүжигтэй холбоод ярих юм бол бас Энэ бас энэ гэж. бас зэрэгцээ бүжиглж явсан хүмүүстэй. Одоо тэгэл золоо гэдээс чам тэр мотор хэлгээл. Өөний золоо мэдээ. Тэр нь намайг тэгтээ анх лүмнүүд орохоос өмнө лүмнүүд чинь байгуулагдсан байсан л. Тийм тий. Тэгээ би чинь зүгээр яг лүмнүүд гэж шинзоо ч нэг юу л яваад. Цагтыг актинт карантинд яваа, жилийн карантинд яваа. Тэгээ нөө лүмэн авлагч нь нэгсэн даа 2-9 хуваагдсан байхгүй. Тэрэн дээр болохоор MC битгаар болохоор old school гэж хамтлаг байна. Камер авах шүү дээ. Биш ээ. Тэр чинь бас сүүлэх юм. Тэгээд битгаар чи нөгөө цагаач магаш тэгээд бод. Тийм. Цагаач тайр локал гэдэг нэг тиймэрхүү дооноо хийгээл явцсан. Тэнгууд нөгөө скиз очих болохоор quiz on зэтан хийгээд фристайл ч гэдэг байлаа нэг тийм хамтлаг байгууллага гарцсан. Тэгээ ерөнхийдөө явж байгаа юм хин тойроо 100-ийн имба шүү дээ. Тийм. Имба бидний шиг буцааш нэг дийлүүлжсэн байхгүй. MC Чэнза аха бид дүү авах хийжсэн. Би тэр ялгаагүй тэгээд бас нөө дайбанхийн үүр мөрөөр очиад тэгээд ингээл хамтлагч судлаад Бодон шүү гэсэн бодол миний толгой тэргэлтэй. Төсөл гэсэн тэнцэн зангаа мэдлээ. Тэгэхээр зүрх хоёр мэн ганц чамруу юм уу? Чамаа көрдө татах бодол миний толгой хэрэггүй. тэгээд оройн одоо энэ хуучин одоо энэ нэтэс байгаа шүү дээ. Тэр чинь хуучин UFO гэж байна. UFO-т чи бидээс тоглолт хийж илаа. Хинч байхгүй. Бөөдөө би нэгээ гэж хүлээгээл. Дайбах гараад ууллаа гэхэд бус нэгээд хар зогсож байгаа л. Гараад буулаа араас нь хоёр хөө гарлаа. Дайбах үзэгчтэй суулдаг л. Би нэг хараад игээ сууж идэв. Үнэхээр үзэгч байдаг гэсэн. Тэр чинь одоо реклам суусаа яваагүй юм. Тэгээс явуулаад машин явуулах явах сууг байх. 8 сон сая 97 Тэр 8 сон авцал. Тэр авцал. Тэгээд 2000 он хагцаанаас эхлээд нэг студ гээд арай нэг машин тийм 107 студ байгаа. Дижитал хэвээр одоо төрөө гарan зав. Тэгээд бас нөгөө давхартай холбогдуулаад ярихлаар бас энэ хипхоп чинь бас олон түмэнд бас хөргсөн гэхээр яг ч манай айс орж байгаа. Яг тэгвэл айс чинь давхаг чинь нөгөө айсыг анх өөр дээр авах бодлоо нөгөө хөгжмийнхөө сувг дээр нөгөө хипхоп гэдэг тусна юу цаг гаргаад өгсөн. Тэгээ манай айс маань бас нөгөө хипхопын талаарх мэдээллүүдийг бас чадлынхаа хэрэг зайлшгүй ганцаараа хамтлаг байгуулаад айс утгаарч. Тэгээ богийн үдэс нь ахт уур мангас яг хаагтайгаа ятата зүүнээр дурсан гэдэг. Тухайд яг тэгэл парадоксын яг энэ бичлэг бол яг тэр үеийн бичлэг байна. Ганц өөр юм шүү. Тэгээ парадоксын студ дээр бичижсэн үү? Яг одоо энэ нэвтрүүлгийн чинь дараа парадоксын студ дээр бүгдээ очижсэн. Тэгээ энэ чинь угаасаа нөгөө бидүүс чанга нөгөө айс энэ нэвтрүүлгийг одоо хитэрийн нэвтрүүлгийг хийснээр бидүүс нөгөө хин on and off бас чи бидүүс чинь нөгөө цэнхэр дэлгэц хоёр үлээ. Тий. Тэрэн дээр чи бидүүс чинь нөгөө хипхоп бидүүс нөгөө анх удаа нэг өстө рок попын хамтаага зууралцсан. Нэг уран бүтээл дотор орж ирсэн. Тэгээд бидүүс чинь айс дотор бидүүс анхныхаа уран бүтээлийг тэгээд Тэгээ энэ дээр одоо бидний дунд бас ихчлэн хамтгийн хаадаг. Ихчлэн хамтгийн тухай бол ярих юм их байна тийм ээ. Ихчлэн анх Жилдээ одоо тэр үеийнхаараа байвал гоё тий. Одоо ийм үгүйгээд байна. Намшийн бабод самар. Ихчлэгийн бас нэг юунууд байсан. Ганцхан нохтын хувцалт илүү нэг тоглолт болж исэн. Тэр тоглолт чи яг манай мотор хамтлагийн тоглолтын өмнөх өдөр байсан. Тэр үеийн мотор хамтлагийн ийм юм байдаг. 12 сарын 3-нд
Хар өрөө. Мотор рэпийн тэр тоглолтын топтын тоглосон тоглолтын бичлэг YouTube-д байд юм биш. Үрт бүх бажишэд үзэн. Бид бүгдийн хаар үрт бүх байх болно эдгээр шүү. Рэп босуудаа зориулж байна. Эцэг рэп босууд байна уу? Yeah. And бүгдээрээ бүгдээ хаа. Би чам тайта. Одоо нэг хамтдаас ялгарх моторын гол онцлог бол тоглолт тал руу бас жоо хэлсэн л да. Lumino анх тоглолт хийгээд мөнгөөр тэнэ. Lumino анх тоглолт хийгээд тэгээд яг залуу хүмүүс энэ бид нар шаардаад удахгүй тоглолт хийж эхлээд тоглолт хийгээд зориулаад бидний ч одоо таньж мэдэхгүй мотор гэж ямар хандлага байдгийг мэдэхгүй. Бид нар ч одоо хэвлэл мэдээлэл хэрэгсэл байхгүй ш таалтай. Нөө орцнуудын үүдэн дээр нөө афиша наагаад зурагтай афиш нөө хар цагаан тий нөө жанкуу зураад канал мэдсэн баг. Шөнөөр бүгдээр одоо өдөр наваад одоо нөө социализмын үе ингээд тасраад байжсан үе чи одоо эмээн загнаа шүү дээ тий. Lumino анх тоглолт хийгээд одоо хипхоп хамтлагууд байна тий. Тэгээд бид нэр хоноо шарандаа тийм юм хийж явахгүй. Тэгээд биднийг танихгүй шүү дээ. Одоо яач гэж явж ирсэн. Одоо тэр бичлэгийг харж байхад ер нь шоугдаад ойртолтой мэ хаа гэгээд бүгдээр таньдаг хүмүүсээ цуглуулдаг юм уу? Үстэй. Үгүй байгаа тийм. Тэр юу чинь айц бороод дэрийг байна. одоо тэр юунууд нь бол таньдууд нь ихэнх нь байсан юм тийм. Тэгээд ер нь манай тэр шоун дээр ч манай одоо хүрээллийн бүх хамтлагууд ирж дуулж байна. Бид нар ч одоо десантыг бол тэр цэгийн хуц оруулж ирдэг дэлгүүрээс авч жишээтэй. Одоо тэр шар хослыг бол жишээлбэл гал командын өмсөлч хийчихсэн байна. Манай хэлхмийн санаагаар байна. Тэгээд янз бүрийн юм сэтгэл янз бүрийн одоо шуудагаар хуц хийгээд орны одоо нэг юм метрийн даваа аваад нэг юм хээтэй. Тэр ингээд гоёл хослыг одоо шоронгийн маяг тий. Өнөө тухайн үеийн таван техник тэр нэг юм гоё юм оюулаад. Тэгээ юм хоомслож гэсэн айгу бүтээлчтэйсэн байгаа тий. Ер нь бол хийж байгаа маш их сонирхолтой. Тэр нэг өглөө маш их ингээд явдаг л залуучууд байгаа гэж юм. Тэр үе жоо ой вот я одоо чи юм аач байгаа. Энэ л бүхэн явуулдаг. Асаата зэт хипхоп шоу гэж байна. Тий. Зүр бас анхны историк найстав хавьгүй бас хийж байна. Тэгээд хоёр зүрх ангаасаа цай мэддэг үү тий. Тийм ер нь тэр нь ойр л Одоо зэт хипхоп шоу байж байгаа шүү дээ. Тий. Одоо байж байгаа. За хичээлөгийн тухай яриад дахиад жоо ярина. Яагаад тэгэхээр хичээлөө тухайн үед хипхопын нөө юутай дөөрийн дуутай хавшуулсан нэг стил дээр бас студийн хар хөнгөөр тавтаа байг юм. Ингээд стасүртэй. Нөө талаа дан зогсоод ууцах га дан зогсохгүй. Санаа үстэй талаа машин үүсээ. машиныхаа ачаан дээр нэг вангартаа колон ярьж л чи. Тэгээд нэг хүмүүс жоохон божигсэн газар ойртоод хөвжмөл хангаддаг. Монгол хүмүүсийн тий санаа байсан шүү дээ. Гоё харагддаг байсан. Тэгээд машина хөвтөж ундаг. Хөвтөцөө одоо юу ч хаа. доонод нь сүртэй тий. Тэр шинэ магсаа бангасаа тэгээд одоо гацсан оройдоо цоглон тий. Манай дэдига хаан ингээд болох юм дээ. Дэмээ. Оройдоо. ингээд манай тэрний саа гэж акробат чадах байлж. шүмэс нэсчихсэн. Тий. Эсвэл дэмжиж байгаа юм гэсэн. Амар юм шүү дээ. цирк акробатын юм байсан. Хаагийн тухай яриад хаагийн тэр чигээр маш их намтар дүүх штэ тий. Мотор рэп гээл тэрнээс чи өмнө хатасаас гэж байгаа шүү дээ тий. Хаагийн гэж байна. Тий. Ах яг Аристоп бас санаа нэг гэдэг үг гарч ирсэн. Яг хөрхийн хамтаа зэрэгтэй Аристоп манай хоёр чинь яг тэр дуугаар нэг тэмцээнд орж ирсэн тийм. Нэг наран цом гэдэг. Тийм нэг тэмцээнд ороод
Тэгээд бид нэг шүүгчтэй яриад төрүүлчихээ. Айстопос салаалаад хамтгууд гараад ирсэн шүү дээ. Тэнгүүд айс бүжгэлдэг байж салаалаад дижитал гэж гараад ирж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Дижитал ч бас байлдан агуулгач. Хэдэн онд вэ? 99 он байлдан агуулгач 97 онд эхэлсэн. Эхний дөрөв шиг шаттай шүүх хурал гэж. Тийм шүүх хурал гэж эхэлж байгаа шүү дээ. Тийм. Би бичээтэй тоглосон тоглолт гэж би бичээнд дижитал хоёр нэг цаг үед байгуулъя гэжсэн байна уу? Тийм шүү дээ. Ер нь бол ам ярил одоогийн залуучууд үе болно л одоогийн залуучууд үеисээ гараад тийм хожуу мөртлөө дижиталаар яван чангарсан маш товчор хэлбэл яван чангарсан хипхоп доторхоо олон урсгалуудыг аль алийг оруулсан тийм ер нь их орлоготой хамтлаг шүү дээ. Товчхон хамтлагаа айгүй тайлбарлаа хэлчихэд бол тэгээд дижиталтай хамт яг тэр цаг мөчид бас нэгтэй байгуул гэжсэн тийм. Нэгтэй арай урд байсан үгүй юу? 90 хэд он. яг тэгэхээр ер нь баг зэрэг нэг онд л тийм нэг онд. 99 оны амар юм да 11 сарын 26-нд байгуулж байна. Улс томцны баяр өдрөөр. Анх 5 оны бүрэлдэхүүнтэй байгуулалт. Нэрэн дээр их маргалж ирсэн анх байгуулж байгаа. Болч бол гадаад нэр өгөхгүй хичээсэн. Тэгээд 11 сарын 26-нд улс томцны өдрөө байгуулсан болохоор тийм инхийг биш их тайвныг биелэгдэж. Тэгээд дээрээс нь манай хамтлагийн 3 гишүүн чинь инх бат, инх манлаа, инх хоёр юм нэртэй. Үүнээр бол балж авах инх тайвныг нэр өгч ирсэн. 10 он Уран бүтээл дээргээ орсон байна. Тэгээ одоо уран бүтээл дээргээ орсон байна. Одоо тухайн цаг үед бол яг гоё хит дуунууд хийжсэн мөртлөө тэд нар яг ингээд клипчээд юм уу эсвэл цонг болоод ингээд үлдээгөө болохоор тэднийг бол одоо үзэн юм. Одоо эсвэл дутууга нөхөн гэдэг шиг. Жич бол нэлээд дээр гэж байна тийм ээ. Тэр оол нь бол тийм. Оол нь бол явнаа. Тэгээ хаанаас эхэлж байгаа? Бүр бид нар чинь 10 жил байхдаа хамт хүчилдэг байсан найзуудтайгаа нэг хорол гэдэг. Нэг хорол явсаар бид нар дээр ирсэн шүү дээ. Яг рэп хүчилдэг байсан. Тэгээд бид нэр хүчилгээ болоод байн байнгын одоо үүр гэдэг тэр байраа их орж гадаг болоод тэгээд тоглоомд хожигч гэдэг. Тэгээ хүмүүс ч наваа одоо ингээд микроны босхи кинонд харцсан гэдэг нэр байна. Тэгээд хүмүүс дандаа наваа ингээд харцангаар нь хэсэгдэг. Би ч оюутан байхдаа ийм үртстэй байсан шүү дээ. Тэгээд хамшиг ингэ шүлччихдэг. Тэр ийм урт өстэй нэг зураг Facebook-оор яваад байсан тэр биш үү? Тэр биш. Тэр шал өөр хавтал өөр. Би ингэ зургатж байгаа энэ дотор ингэ таамаар байлаа шүү дээ. Тэр би энийг гатан талтай байлаа тий. Одоо ингэ энэ дотор ингэ хамт сууж шүү дээ тий. Тэгээд үнжилснээ гавьяа энэ нөө. Тэгээ хамгийн гол нь яг 20 жилийн түүхийг хамт бичээсээ явж байхад яг өөр өөрсдийн би боддог юм. Миний хэлэх дуртай үгээр хайр дуусан ч бай, хараад хийсэн ч бай. Бид нар нэг л зүйлийг бүтээж ярьсан. Тэр язгуурын фэшн юу байсан гэхээр хипхоп байсан. Бид нэг овогтой тэр бол Монгол. Тэгээ бас дан гац одоо би нэг амарлаа 90 сайндаа ингээд яваад байгаа юм шилдэ. Айгүй олон хүчин зүйл үлдээж байгаа те. Энэ мэдээж хэрэг энэ сууж байгаа хүмүүсээс ч гэсэн маш их нөлөө байгаа. Тэгэл одоо манай клик хүмүүхэн байна. Одоо манай бүлгийнхний ч нөлөө байгаа. Тэгээд бүлгийн талаар ярихад үгүй манай бүлэг бас Монголын хипхоп тодорхой хэмжээнд байсаар хэдий идсэн байна боддог. Манай бүлэг бол 2006 онд яг миний санаачлагтаа байгуулж ирсэн. Тэгээд одоо манай Сан, К, Зүги, Номад бүгдийг яг нэг хэрэгчлэн устдчихлаа шүү дээ. Уулзъя гэж цаа бид нэг одоо энэ динозаврын музей болоод байгаа нэг хуучин Ленин музей шүү дээ. Ленин музейн доотлын спорт фабрик гэдгийг анх цугларч тэгээд анхны клик хүн байгуулж ирсэн. Тэгээд тэрнээс хойш бас 8 жилээр бас тодорхой хэмжээгээр цаг хугацаа өнгөрсөн. Энэ хугацаас бид бас хийх ёстой зүйл бас хийсэн болоо гэж бодож байгаа. Тэгээд мэдээж хэрэг бас зөвхөн бидний ч гэдэг энэ цугаа хүмүүсийг цаашдаа хийх зүйлсэн ч гэсэн хүлээж байгаа юм гэж бодож байна. Тэгээд 99 онд Мукирэп гэдэг манай ангийн нэг хэсэг бүлэг хөгтөд байдаг гэсэн. Батуу хоёр болохоор X товтлоо гэдэг нэг өөр хамт. Тэгээд ерөөсөө нэг хайр маяг дуусахгүй хоёлоо ерөөсөө жоо хүн тал байгаа дуусна гэх хэсэг явсан. Тэгээ 2001 онд манай ангийн нэг Мукирэп хамтынхан
санал тавихгүй. Та хоёр одоо ингэж явж байгаа манай хамт тийм орчихоо. Тэгээд хоёр ярьж байгаа. За ер нь тгий. Тэгээ 2001 онд яг үндсэн бүрэлдэхүүнээр ер нь бол яг нэгжээс баг 8 9 үл байсан. Тэгээд тэр дундаасаа бас эхнээсээ бас чаддаг чадахгүйгаараа ялгарсаар гал. Мөнгөөр төмөр зам. Тэгээд төмөр зам. Тэгээд тавуулаа үлдээл. Тэгээд хамгийн анхны дуу нууцгай гэдэг дуу анх хит болж исэн. Тэгээд 2000 онд тайлбар хийж байгаа. нэг ондоо хийжсэн. Тэгээд 5-гаа бол зүгж юм шиг тий. Тавгаа ч бас цаг хугацаа гэдэг бас pop art гэсэн. Тэгээд цаг хугацаа бол 90 он бас байна. Одоо энэ өөрийн мөнгө бат тийм үү. Тэгээд одоо jazz тийм. Тавгаа ч яг эндээс танах болсон. Тэгээд манай ахын нөгөө юу дахилтыг дуулдаг гэсэн. Тэгээд дахилтаа дуулуулаад ингээд. Тэгээд хойч бас нэг жоохон нөгөө хараалын юу муутай явчихна. FM юм бас явах жоохон хүндрэлтэй. Тэгээд нэг жоохон хайрын дуу муу ингээд явгот гоё явуулцдаг. Тэгээд тэр нь бас жоохон хүнд төрчдөг. Тэгээд за ер нь бидний их юм нэ. Тэгээд ерөөс тэрэн дээрээ тогтсон. Тэгээд тэрнээс хойш ер нь шухтан ер нь хайрын дуугаар дагнасан да. Дундуур нь ганц хоёр дуу хийсэн. Тэр нэг хүн төрөөгүй. Юунда үнэнч одоо энэ стилтэй ер нь үнэнч явсаа үдийг хүртэл. Тэгээд 2008 он хүртэл ер нь уран бүтээл хийсэн. 9 он баг сүүлийн уран бүтээл гарсан байна. Нилээ тоглолт хийгээд амжчихсан тий. 7-8 жилийн хугацаанд ер нь бас 7-8 тоглолт жил болгон ер нь зарим жилд 2 тоглолт моголт хийж байсан. Хамгийн анхны тоглолт бол нууцгай тоглолт юм байсан. Асар гоё нэг ах бид чинь юу байлдан дагуулж бүлийг лаах сонсож тэндээсээ бас одоо санаа авдаг юм уу тэгэл анх хамтгаа байгуулжсэн юм л дээ. Тийм татар хамтлаг яг манай яг ер нь дарааханд ер нь аюу хүмүүст хүрээд ирсэн л дээ. Надад чинь 2001 оноос байна уу? Нөгөө юу ярьдаг гэсэн чинь Paradox Institute Батчаа Institute манай Батака хоолойг нь бичдэг. Тэгээд Батака чинь нэг дошныхан нөгөө Динжин минийхэн. Тэгээд 39-с нэг залуучууд тэгээд дөрөв зүгийнхэн биш. Дөрөв зүгийнхэн чи яг нүгээрээ би араас хэлдэг. Тийм бичил рекордс дээр цуглаа. Тэгээд одоо 94 доос хавуулаас нэгтэй хамтлагийн дүүнэр болж 94 доос хавуулаас гарч ирж байсан. нэг сайн нэг залуу байсан. Нэг байрны нэг сургуулийн. Тэгээ 2002 оноос бид нар хамт өөрсдийнхөө жижиг уран бүтээлээ хийж байгаа. Дээшээс хацдаг доошоо шавшдаг хайж болдог гэж явсаар хагаад 2004 онд яг манай агаар шагаа хоёр чинь лимүр гэдэг хамт байсан бас. За тий. Тэндээс агаар санаж. Тий. Тэндээс агаар шагаа хоёрыг одоо сүүлд ааш хоёрдээс сайхан анхаарай. Тий. Тэндээс агаар шагаа хоёрыг аваад тэгээд манай табар чинь тухайн үед 2 хүү байсан да гүйлya бүлэгт орсон байсан. Гүйлya бүлэгт орсон табар. Тэгээ явж байгаа Доминогийн бааж надад санал тавиад. Анхандаа яг дүүтэйний хоёр нандаатай нэг хамт болохсон би. Тэгээ оч мич рекордс дээр оч шалгуулаад тэгээ тэнцээд тэгээ явж байгаа бааж надад юу чи энэ дуулдгүй найзууд байгаа юу гэдэг. Тэгээд энэ хэдийг аваач. Ахиж бүрдчихсэн ерөн зүг. 2004 онд яг алдсан. 2006 онд тоглолттой байсан. 2005 онд цомогтой байсан. Нэг тоглолт нэг цомогтой. Тайлбар цомог тайлбар. Тэгээ нэг цомог нэг тоглолт бол маш юутай байсан. Хүчтэй байсан. Тухайн цаг мөчийг бас тав санаж байна. Маш олон дуунууд араасаа хит болж богино хугацаанд тэр опенэфт болж исэн. Тэ. Энэ өндөрлөгөөс харахад юу? За тэгээд би ч 2004 онд анх бас хоотлон байгуулжсэн. Гэхдээ 2001 оноос бол өөрөө бас наадлах дуулж исэн. Тэгээд ах нарын одоо энэ нөлөөний тусгал юм уу тий. Тэгээд ямар ч саппорт маш их сонирхолтой байж тухайн эрдэнтийн толгой 5 хамтлагаас шилдэг гэсэн гişүүдийн бүгдийг зөвлөл хоотлон хамтлагийн байгуулсан л да. Манай хоотлон хамтлаг анхаас хоёулаа байгуулагдчихсан. Сайхан үедээ байгуулсан. Тэгээд энэ оргил дархны наам руу бас ирсэн. Бас баярлаа. Тэгээд бид хоёрыг маань талхич андын тусал гэдэг дууны гэж яах манас. Яг хоёр талаас нь хэлцүүлж байсан. Дархны шилдэг хэлдэг. Тэгээд тэр цагаас хойш айгүй хамтын юм тийм ажиллаад найз хамт болсон. Гэтэ маань нөгөөний чинь төрүүлж байгаа бас тоглолт байсан. Гэтэ тэнгуүл бид хоорондоо ярьж байгаа. Ер нь тоглолт дуу бичлэх бол маань юм дээр байхгүй байна.
Тэгэл Улаанбаатарт анх бас ерөнхийдөө дуу бичүүлж хийж ирсэн. Тэгээд энээс хойш ингээл маш олон шат амжилт даваагүй болсон. Тэгээд шантрагч үе өчнөө гэсэн. Гэхдээ ярил айгүй бас их юм ярих баг. Тэгээд яг навчхандаа юм байна. Тэгээд маш сайхан бас төгөөг ингээд бүтээсэн байдаг. Тэгээд манай хамтны одоо хамгийн анхны дискийг манай Хитлертэй Давк ах нэг өөр юм дээр манай Чонзоор явж бас хэвлүүлж ирсэн. Давк ах манаас манай албан ёсны менежер ажиллаж гэж бас бидэрт санал тавьж ирсэн. Тэгээд хамгийн гол нь тухайд бид чинь тавлаа байсан тий. Нэгээгээ хас гэжсэн. Тэгээд тийм боломжууд одоо багасаа тавьчихсан боломж байгаа гэдэг бүртгэн хэлчихсэн. Тэгээд өнгөрсөн хугацаанд яг амжилтууд гэх юм бол 2019 онд дарааж Open Air 2 дүрсэн. Open Air-ийг 2 дүрсгээс Монголын попчтэй сайн хуу чанарчаасаа тавьсан. Өнгөр илэрхийлэх болов гэж бодож байна. Нөөмийн тухай бол би их сайн мэднэ. Тэгээ Эргах баг ярина шүү дээ. 2006 оны. Он залуу. Тэдэс одоо 8 жил болчихно. Яг 2006 онд 9 сар 10 сар 13 тоглолт хийсэн. Хамтлагийн гишүүд гэхээр чинь хамгийн анхных нь Оргоо 2, тэгээ хойноос нь Тука, Баги, Мөнхөө. Тэ? Одоо нийлээд яг сургуулаа. Ингээ 6 хүний. Тэ. 2012 оноос хойш одоо ерөнхийдөө манай онцлог уран бүтээл жоохон яг хийж байгаа ч гэсэн нэг тийм амар дөрвөн юм. Энэ бас юутай холбоотой юм гэхээр нөгөө манай одоо 2 дугаар хипхопын 2 дугаар давлгааны үеийн хамтлагууд ерөөсөө байхгүй болсон байна л да тий. Одоо юу гэдэг жишээлбэл Flash байна, Ash хоёр тий. Манай нэг нөлөө гих мэтчлээ. Яг тухайн үеийн нэг 7-8 оны дөрөв зүгч яриа манахаас жоохон уушаад авчихсан тий. Хатар мөргөл зүгч яриа. Тэгээд тогоод бидний хооронд бол амар хөрсөлтөд байдаг гэсэн шүү дээ. Нэг хамтлаг гэлээ багш. Маах ч ерөөхдөө жоохон флаштай жоохон тэгээд эдгээр гэлээ багч маах гараад тийм юм байдаг гэсэн болохоор уран бүтээлч аягүй их гоё гардаг гэсэн. Тэгээ нөгөө нэг хамтлагууд байхгүй болгоод хинтээ яах вэ гэж жоохон уран бүтээл жоохон завсарцсан болов гэж боддог. Энд хэмса манайхыг үүсгэн болчихсон. Тэгэхээр 2004 онд явуулчихсан. Тэгээд 5 онд асан бодлого төвлөж байгаа. 5 онд хэмса төвлөжсэн. Тэгээд бас нэг жоохон одоор ярих юм бол нэг жоохон ганг дуу гэх юм одоо тиймэрхүү дунд хэсэг хийж үзсэн л дээ 2006 он хүртэл хийсэн 5 оноос нэг жилийн хугацаанд. Тэгэл за ерөөсөө нэг дүнж дөрөвтэй сонсохгүй юм байна. Тухайн үед цагийн чулаагүйсэн юм билүү тийм дууд болтой. Тэгэл бүгдээрээ ярилцж байгаа л нэг сэдв болцсон юмсан байхгүй. Үнэнгээ гэдэг дууны сэдв болцсон юмсан. Тэгэл бүгдээрээ ярилцаад за иймэрхүү дуу ямар хөө шиг юм хийх үү гэл. Тэгээ аян дээр гацсан л та гэхлээ. Ямар дуу яаж хийх үү гэл. Манай Солонгос ирсэн байхгүй. Тэгсэн чинь би нэгэ Солонгосоос ирсэн чинь Монголоо манай хамтлаг ахлагч Монголоо надад санал тавьж ирсэн. Анх тэр эм даймаа эмса хата одоо уран бүтээл хийх гэж байна. Чи хамтарч авах уу гэж. Тэгээд анх тийм бол яг нөлөөд ороогүй байсан л та тэр. Тэгэл цаг дуусч одоо нэгэнд дууссан чи ороо гэсэн шүү дээ. Шахалтаар оруулсан. Тэгээс чинь манай Солонгосоос ирээл нэг юм хамтлагтай болж байгаа нэг ингээд ийм дуу дуулж байгаа гэж чи ингэж ингэ хоолоогоо шахаж ингэж дуулж байгаа би чамд нэг дуу сонсох юм гэсэн. Тэгээ дуу сонсгосон чи тахилтыг сонссон чи яг хэлсэн байхгүй. Тэр ингээ дуулмал гэх. Тэгээ дараас нь нэгэл онцлог гэрлүүгээ гэж төчнөө дунд ижсэн. Тэгээ 2010 онд 10 сард лөө 9 сард лөө манай нөлөө хамтлагийн төлөө цомог анхны цомог 9 сард гарч ирсэн. 8 он тий бараг өрсөлдөөн бол ид ширүүн байсан гэж би боддتي. Саяхан бид чинь тэгэл одоо нэг 3 4 жил 5 жил өмнө тэгэл тоглолт дээр аягүй хамтлаг байсан шүү дээ. Ash 2 Next Flash юу лээд нилээд хамтлаг мөр зэрэгчсэн хамтлаг ба. Тэд нар одоо ерөнхийдөө ингээд тал ийш ингээд зарим нь уран бүтээлээ хийгээд байгаа юм шиг хийхгүй ч юм шиг 2 3 үлдсэн тий. Ийм л яваад байгаа. Тэгээд
Тэгээд энэ дунд бол юу хэлэх вэ гэхээр бол манай хамтлагд ерөнхийдөө бол нэг юм ерөөсөө тийм завсарцсан юм бол ерөнхийдөө байхгүй. Энэ бас бидээс үүдээ юу хийж байгаа тий. Тэр яг хөө тэгээд яг хамтлагийн эсэж ангин гутлаа гэсэн шиг байна. За яг зүгээр тухайд бол бас дуурайд байсан л тасаа ахыг. Тэгээ одоо бол өөрийн тусдаа уран бүтээл хийж байгаа. Тэгээ миний уран бүтээл гэх юм бол нэг үргэлжилсэн өгүүлэг уншиж байгаа. Тэгээ трийг явъя гэж бодож байна. Тэр дэх нар мандах зүгээс тал нүдхийн домгон нэхэсэм төмөр хоёгт Монгол баатрын хоёуг туулган хавралдан төмө Монголын элсийн дуу хоолой тэнгэр тадан зурайтад 1763 дугаар оны хаврын дэрвэн сарын шинийн 3-ны энэ өдөр 13 ах дүүс ухааныг цусныг эвлэлдэн нэгдэж тэнгэрийг зарихаар мордсон гэдгээ. За тэгээ одоо явах юм бол одоо хамгийн отхон хамтлаг гэж явж байгаа чинь Nexus. Хамгийн сүүлд одоо Nexus хамтлаг байгууллагдлаа тийм ээ. Гэтэ юм бол хипхоп 90 цаг өнгөтэй нэр нь отхон болгож цаг хугацааны хувьд бол халууд тий бас. Nexus хамтлаг нь одоо Лумина хамтлагийн бүлгээ ах маань байгаа. Jazz дууч хуулагч. Тэгээ Монголын эмэгтэй рэпер Jenny бид дөрөв 2014 оны 4 сарын 4-нд дөрөв гишүүтэй байгуулагдсан хамтлаг байгаа. Бүр бодлоготой. Тэгээ яг 2008 онд гүн ухаан круу гэж байсан шүү дээ. Талбайч хаагах, Дамбайхийн наабах, өвлгөх, Jenny бид та нийлээд 2 цомгийн уран бүтээл хийсэн. Тэгээд сууд тулгыгчтай ярьж байгаа Nexus-тэй хамтлаг байгуулсан. Тухайн үед 2008 онд хийжсэн уран бүтээлүүдээ шинжилж хийе. Шинжилгээ одоо энэ 2014 онд гаргаад дабл цомгоос хийж байгаа. Тухайн үед нөгөө талгаж хаагах мах байсан. Дуунуудаас оруулаад дабл цомог хийж байгаа. Анхаагийн үед бол хипхопчтойгоо продюсерийн үүргээр ажилладаг штеп. Тэгээд одоо маш олон уран бүтээл дээр ажилласан, дуунууд дээр хөгжмөн. Ice Top Digital-ийн хувьд бол сүүлийн гарч байгаа бүхэл уран бүтээл 2007 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. Ice Top Digital ер нь Монголын хипхопчтой. Ер нь хамтарч ажиллаж үзээгүй хипхоп хамтлагч байхгүй. Би ч хэд бас хамгийн гол чухал үүрэг гүйцэтгэсэн хүн болоо Дамбайхийн MC технологитай. Хамгийн анх Fruity Loops гэдэг хөгжмийн программыг инсталлын тавьнахаас аваад гэрээ контент PC компьютер дээр суугаад инсталлын үдээ суусаж байгаа. Тэгээд 2004 онд анхны студид ороод тэгээд үдээ хөтлөж хөгжиж байж байгаа. Тэгээд хипхоп басгачаа гэдэг нэрэндээ маш их хайртай. За тэгээд маш олон түүх ингэж ярих боловч маш олон залуучуудын хийж бүтээсний тухай ярих боловч нэвтрүүлгийн маань цаг бас их хомс байгаа. Тэгээд ингэж яриа болгон дээр дурддагдаад байгаа хүмүүсийг энд байхгүй гэхдээ байгаа юм шиг ийм яриа болгоны дунд заавал нэгэн дурдж байгаа хүмүүсийг бас иргэн дуус. Тэр дундаа Dak ах маань бол одоо Монголын хипхопын түүхэнд бол үнэхээр алтан үсгээр бичигдэх гайхалтай. За баярлалаа. Энэ шагналд юуны өмнө 8 жилийн туршид надтай хамт байж өөрсдийнхөө уран бүтээлийг хамгүйгээр үзэгчдэд зориулсан рок попын маань шагнал юм аа нэгдүгээр. Хоёрдугаарт нь 8 жилийн туршид Монголын үндэсний телевизээр энэ нэвтрүүлгийг үзэж манай хөтөлбөрийн төлөө сандаа өгсөн үзэгч та бүхний маань шагнал юм аа. Дээрээс нь яг өнөөдөр ажиллаа хийгээд байж байгаа манай хамт олонны шагнал юм аа. Энэ шагнал бүгдээ өнөөдөр 36 дахь жилдээ Монгол улсыг дэлхийд олгож байгаа Монголын үндэсний телевизийн шагнал гэж бодож байна. Өнөөдөр газтай байна. Эхний 3 алтан микрофон шагнал дээр би байгаагүй. Амьд явал алтан микрофон үздэг юм байна. Авчулдаг юм байна. За баярлалаа та бүхэнд. Тэгээд одоо энэ хүнийхээ энэ гайхалтай хүнийхээ ихлүүсэн үгсийг бас бид нар цааш нь үргэлжлүүлээд авч явах юм.
их хүчтэй байх хэрэгтэй гэж би ойлгодог. Өнөөдөр бас яг ингээд энэ танхимд хоймортой даах юм маань бигийн дөр бас ингээд гараад ингээд ярилцаа суугаад бас их сайхан байна. За тэгээ цаашлаад явах юм бол MC-т маань Наргиж надад зэнгэж явсан нартаа сайхныг дуудах насаа нарилж дими үрээгүй гэдгийг нааштай жидүүд надад Монголын хипхопын түүхийг бол хамгийн анх хипхоп гэдэг хөгжмийг жинхэнэ Монгол гэдэг утгаар нь хийж чадчихсан. Энэ олон хипхопчдыг төрөхөд маш том нөлөө үзүүлж. Магадгүй зүгээр зөвхөн нүүр тулаад уудаж ийсэн хүмүүс нь тал нь байлаа гэхэд нүүр тулж уудаагүй хэдий ч хийж исэн уран бүтээлээр нь дамжиж тэр нөлөөллийг нь хүртэж явсан залуучууд бол маш их байгаа гэдэг итгэлтэй байна. Хэдийгээр богинохон наслсан ч гэсэн хийсэн бүтээл нь мөнхөд дурсах гарын гайхалтай. Залуу одоо ч биднийг бас ингэж харж л байгаа. Дээрээс нь Хаги маань. Хаги бол бүгдийн сайн найз байсан хамгийн гоё халуун сэтгэлтэй хинтэй ч гэсэн жижиг том их баг гэхгүй бүгдэнтэй нь их нийт хооронд нь бүгдийг холбож өгдөг. Чигэрэггүй, атар хүрхэрэггүй, ашигэрэггүй, тагэрэггүй, надад багэрэггүй, башгэрэггүй, чигэрэггүй, атар хүрхэрэггүй, ашигэрэггүй, тагэрэггүй. Чихэн хүний мөн чанар, үзэл бодол тухайн ухамсараа хэрсүү ясан гаваа тэрхэ шалгах хаяагүй, амьдрал дагаагүй, газар хат. Хар тас гэдэг тэр Монголд одоо хамгийн анх хөгжинд дуулах тэр урлагийг оруулж ирсэн тэр хамтлагийн гишүүн. Тэгэхээр одоо Монголын хамгийн анхны хипхопчдын нэг Хагигийн орсон хамтарч хийсэн уран бүтээл болгон дандаа л хит болж идэг. Хагигийн тэр час хийсэн гайхамшигтай хоолоор бол тэр дуу дандаа л гоё дээш нь гэж өргөж идэг. Тэгээд ганцаарч уран бүтээлийг хийхдээ Хагигийн маань тэр гайхалтай дуунууд нь өөрийнх нь хинбэ гэдгийг тодорхой баталж ирсэн баг. Найзууд маань ах маань энэ хүмүүс байсан болохоор бид бас хурцлагдж ирсэн хамтдаа бид нэг зүйлийн төлөө явсан. Энэ бүхнийг мартах ямар ч ирэхгүй. Дээрээс нь бас далай гэж мундаг залуу байсан. Тийм ээ? Фанк бит хамтлагийн дууч байсан. Харамсалтайгаар бидний дунд өнөөдөр байхгүй ч гэсэн бас л өөрийнхөө тэр амьдралд хийх ёстой зүйлийг хийгээд энэ залуу бас л одоо бидний тэнгэрээс хараад бахархаад баярлалаа сууж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголын хипхопын 20 жилийн түүхийг хэсэг хугацаанд бүгднийг багтааж өгүүлнэ гэдэг бол хэцүү. Гэхдээ 20 жилийн түүхийг бичилсэн залуучууд өнөөдөр та бүхний өмнө төлөөллүүдний үйлцээж та бүхэнтэй нэгэн орой хамтдаа өнгөрөөлөө. Энэ залуучуудын хийж бүтээсэн бүхэн та бүхний үгэндээ бол илхэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Цаашлаас энэ залуучууд ихийг хийн. Нэгэн цагт Монголын нийгэм хүлээж авахгүй дээрээс нь бидний өмнө байр суурь эзэлсэн байсан рок попын ах эгч нар маань ургуулсан түлхэж байсан. Өөрсдөө энэ бол хипхоп урлаг гэдэг хипхоп гэдэг бол зүгээр л хэсэгхэн хугацааны сэтгэл хөдлөлөөр хэдэн хүүхдүүд л одоо ингэж ийм зүйл хийж байгаа. Энэ бол одоо цаашдаа газар авахгүй ингэсийг нөх зүйл ч гэдэг юм уу. Янз бүрээр тодорхойлж хэлж ирсэн. Өргөн өмнө дагсар хурдлаа залуучууд танхаараад явдгийг хипхоп гэсэн ойлголт бас өрөөсөл ойлголтууд бас нийгэм хэсэг түлжсэн ч гэдэг юм уу. Маш олон даваа нөхцөг давсаар байгаа өнөөдөр хүрсэн залуучууд хийгээ хийсээр байгаа. Хийсэн зүйл маань алдаа оноо бол байгаа. Гэхдээ ямар ч байсан Монголын залуучуудад авах ёстой юмыг нь Христогоор нүж байгаа гэдэгт итгэлтэй байна. 2001 онд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 600-ийн студиэс та бүхэнд энэ нэвтрүүлэг хүрж исэн бол 2014 онд Наруу студиэс та бүхэнд нэвтрүүлэг хүрлээ.